За бүгдээрэнд нь миний бичлэгийг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. За би өнөөдөр Япон охтуудын талаар та эдтэй ярьж өгөх болно. За нэгдүгээрт бол би гадаад байдлын тухай ярих гэж бодсон. Гадаад байдал, гадаад дүр төрх, гадаад зүйлтэй юуг анхаардгүй. Хоёрдугаарт болохоор Японы амьдралын философи, амьдралын хэв маягийнхэн тухай ярина. За гуравдугаарт болохоор хооллолтын талаар ярина. За дөрөвдүгээрт болохоор BT стандарт нь юуг ерөн BT стандартаа болгох юм бэ гэдэг талаар ярьж өгье. За хамгийн ихэнд болохоор бид нар гадаад гоо үзэсгэлэн гэхээр л ингээл нэг гой үсээ арчилсан байдал, үсний хэлбэр, үсний өнгө, одоо нүүрний будаг, одоо хувцлал зэргийг хэлдэг бол Япон охтуудын хувьд дотор гадаад байдалд бол зам байдал, бие авч явах байдал, бусдтай харилцаа гэдэг бол хамгийн гол чухал зүйлсүүдийн нэг юм аа. Бусдыг одоо бусдад төвөг удахгүй байдал, бусдыг хүндлэх, өндөр дугаар ярихгүй байх, бусдыг одоо дохуурхах, дээрлэхгүй байх, бусдтай ийдэг боловсон зөв харилцах гэдэг бол хамгийн нэгдүгээр зүйлсүүдийн нэг юм аа. Энэ бол яг л нөгөө нэг гоё арьс, гоё үстэй байх шиг чухал зүйл юм шүү гэж Япон охтуудын хувьд бол үздэм байлээ. За дараа нь болохоор гоё арьс, мэдээж гоё цагаан арьс. Цаг уур амьсгалаасаа идэж уух зүйлсээсээ амьдралын хэм маягуудаасаа хамаарат Япон охтууд бол маш гоё цагаан арьстай цэвэрхэн цагаан арьсыг илүүд үздэг. За үүнээс зэрэгцээд нүур будалтайг болохоор тийм хүнд будалтуудыг бол хийдэггүй. Нүдээ айгу тод смоки будалт хийгээл уруулаа амир тодор будах ч юм уу тиймэрхүү хурц тод будалтаас илүүтэй гоё хөнгөн зөөлөн өөрийнхөө эмгтээлэг байдлыг тооцдох, өөрийнхөө онцлогийг тооцдохыг аягүй их илүүд үздэг. Нүдээ бараг буддаггүй, уруулаа баг зэрэг будаад хацраа өнгөлдөг. Тэртээ дэргүй ерөн угаасаа ингээд гоё арьстай учраас заавал нэг ингээл нүрээ нэг амир хүнд будах гадах шаардлагагүй байдаг байх л та. За тэгээд үүн дээрээс нь болохоор цэвэрхэн энгийн хувцсыг илүүд үздэг. Юу яагаал нөгөө нэг олон өнгийн хувцс өмсөх ч юм уу хитрхи тод хурц өнгөөр хувцлагаас илүүтэйгээрээ яг одоо завсрын өнгүүдийг илүүд хувцалдаг. Мэдээж Япон болохоор угаасаа юм нөгөө нэг загварын чиг хандлага, загварын ертөнц кавай, тэгэл янз бүрийн том дэлгүүрүүд эдэр зөндөө байдаг боловч өдөр тутмын амьдралдаа болохоор маш энгийн, цэвэрхэн, өөртөө тохиромжтой гоё хувцсуудыг бол өмсдөгөө. Ихэвчлэн бас юпг айгу гоё өмсдөм байлээ. Цагаан юпг, үгүй цагаан ч ерөн урт гоё өвдөгнөөс доош юпгнүүд. За дээрээс нь гоё цэвэрхэн хувцалтуудыг айгу хүлүүд үздэг. Аксессуар гоё жимглүүдийн хувьд бол их зүгөөд идэггүй. Зүгээр энгийн яг өөртөө тохирсон зөөл одоо тийм жижигэн тийм аксессуаруудыг хэрэгэлдэг. За үс арчилгаа бол айгу чухалчилж үздэг. Гоё үстэй байх, үсээ гоё гялалтсан байлгах, гэмтэлгүй байх, гоё өнгөтэй байх, байгалийн өнгөийг илүү хурц тодолж өөртөөхөө яг төрөлх өнгүүдийг бол илүү тодтогч өгдөг. Үсэндээ бол гоё бүтээгдэхүүнүүдийг бол хэрэгэлдэг. Би сүүлийн үед бас одоо бичлэгийн засраа хийхэд болох нөгөө нэг Япон үсний тос, үсний шампунь, Япон арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд аягүй хэрэгжилж байгаа. За гоё арьс арчилгаа гэж ярьснах заяа ийм гоё будааны юуг бол аягүй арьсандаа яадаг. Би энэ маскыг аваад надад бол аягүй үр дүнтэй байгаа. Та хэд маань охтууд маань бас сонирхол энэ маскыг хэрэглээд үзээрэй заяа аягүй гоё юм байлаа шүү. Дээрээс нь үнэрийн хувьд бол гоё зөөлөн хитрхи хурц тод үнэрийг бол төрөхгүй өдөр тутамдаа гоё зөөлөн үнэртэй усыг хэрэглэх, зөөлөн биеийн тос, биеийн савангуудыг хэрэглэдэг. За тэгээд түрүүнд хэлсэнчлэн Япон охтуудын гадаад байдлын хувьд болохоор ярихад болохоор зан ашиг яг илүүд үздэг гэдэг шиг яг энэ хэсгийнхаа төгсгөлж гисэн хэлэхэд гоё бусдад төвөг боддгоо, бусдыг дээрлэхдэггүй, бусдыг хит их шүмжилдэггүй, бусдын асуудалд хит их битгий оролцдог, бусдыг муухай гадаад байдлаар нь ч юм уу амьдралынх нь боломж бололцоо хийж байгаа ажил төрлөөр нь ерөн битгий яриараа. Одоо би сая ингэдэг нэг энэ бичлэгээс өмнө би чинь бичлэгээ хийгээг айгу удаж байгаа штэ. Яг голоор нь ярихад болохоор ямар муухай гэмт хэрэг болсон байлээ. Бусдыг дээрлэж бүүлээд их гэдэг бол хамгийн муухай зүйл шүү. Та хэд одоо яг ингээл бусдыг дээрлэхэд болж гэн би энэ хүүхдийг ялж гэн зодоод ч юм уу муухайгаар хэлээд ингээд гутамшиг болгоод ингээд ялаад гэн гэж байгаа боловч та хэд бол ялагдчихж байгаа шүү яг үнэндээ. Эргээд том болно. Дандаа та хэд 10 эдтэй 17, 15, 16 та байхгүй. Том болонгуудаа энэ бүхэн чинь та хэд хувьд бол хард арсан зүуд болно.
хүн дээрлэгчээсэн да хүн ерөн өдөр тутамдаа ч гэсэн хүнд муухай үг хүртэл хэлчихэд гимшээд сэтгэл санаа тавгүй тухгүй болдог. Та нар одоо тийм муухай үйлдэл үзүүлчихэд яаж тухтай одоо тавтай сайхан унтаж амарч чаддгийм бэ? Тэр бол дүүнер минь айгүй муухай шүү яг үнэндээ хамгийн муухай зүйл. Том болох тусмаа та хэдийн хувьд айгүй том сэтгэлийн асуудал, трама, оюун санааны хувьд ч гэсэн айгүй хэцүү. Тэгээ буцаад өөрсдөө л сэтгэл зүйн асуудалтай, өөрсдөө л амар муухай тийм муу одоо онцгүй байдалтайгаар л том болноо. Тийм болохоор 10 жилийн хүүхдүүд битгий би бинийгээ дээрлэхэрээ л гэж бас бичлэгийн хаан завсраар хэлье. Намайг үзэж байгаа бас жоох хүүхдүүд байх юм бол та хэд маань гоё охтууд байгаарэ. Одоо манай ингээл би орон болгоны охтуудыг ярьж байгаа шүү дээ. Ингээл Япон охин, Солонгос охин, Хятад охин, Орос охин гэж ярьж байгаа шүү дээ. Эмэгтэй хүн гэдэг чинь хамгийн чухал бас одоо яг хөө эрэгтэй эмэгтэй гэж ялахыг нэг хүсэхгүй ч гэсэн эмэгтэй хүн гоё нийгэмд хамгийн гоё үлгэр дуурайл болдог. Бид нар бүгдээрээ л ээжээс төрдөг, ээжтэй ихчтэй шүү дээ. Эмэгтэй хүн гэдэг бол хамгийн гоё зүйлсийн тод жишээ байх хэвээр. Манай Монгол охтууд бас дэлхийд те бусад хүмүүст гоё охтууд байдаг шүү. Гадаад байдлын хувьд ч тэр боловсрал чадварын хувьд, зам байдлын хувьд ч гэсэн ийм гоё байдаг гэж яригдаасаа гэж би айгүй хүсдэгэ. Тэгэхээр та хэд манд бас гоё өөрсдийнхөө гадаад дүр төрхөөс гадна гоё бие авч явах байдал, зам байдалтай гоё анхаараарай гэж хэлье. За тэгээд дараа нь болохоор Япон охтууд Япон амьдралын философийн талаар ярьж өгье. За амьдралынх нь философиг би бас энэ дээр бичсэн байхгүй, нэлээд юм бичсэн байгаа болохоор бас ингэж харахгүй бол бас болохгүй. За тэгээд амьдралынх нь философи нь бол ерөнхийдөө бол олон юм гоё нэршилтэй. За би та хэдэд ингэж эндээс дуртахад философи болон сэтгэлгээндээ айгүй хаардаг заяа. Нэгдүгээрт икикай гэж байгаа. Икикай гэдэг нь болохоор амьдралын одоо хүн бүр өөртөө дуртай зүйлээ олох хэрэгтэй. Дуртай зүйл өөртөөхөө амьдрал утга учир өгсөн зүйлсийг олоод тэр нь дуртай зүйлээ хийх, сайн чаддаг зүйлээ хийх, бусдад одоо дэлхийд ч юм уу бусдад хэрэгтэй зүйл хийх. За мөн дээрэс нь төлбөр буюу одоо чамд эдийн засгийн хувьд одоо ач тустай зүйлсээ хийх. Энэ нь болохоор өглөө бүр босоод гоё ямар нэгэн байдлаар тухайн зүйлийг зоригтойгоор гоё урам зоригтойгоор хийхэд тусалдаг. Тийм учраас өөрийнхөө дуртай зүйлсийг олоорой гэдэг. Миний амьдрал бас хамгийн гоё зүйлс одоо амьдралын философи маань гоё болгож өгчээсэн зүйлс л Икикай гэдэг энэ ном байгаа. Энэ дээр бол яг энэ дээр харагдаж байгаа. Энэ артлынхны энэ дөрвөн хүснэгт бол айгүй гоё заяа. Таны хийх дуртай зүйл. За энэ нь болохоор танд хүсэл тэмүүлэл гоё зориг өгөх ёстой. За хүмүүст хэрэгтэй зүйлийг хийх хэрэгтэй. За мөн ашиг авчирдаг зүйл. За дээрэс нь таны сайн чаддаг зүйл. Энэ дөрвийг хийхэд бол одоо урт удаан жаргалтай амьдрах бас нууц болж өгдөгөө гэж байгаа. Энэ болохоор гоё амьдралынх нь нэг философи. За хоёрдугаарт болохоор дараагийнх нь кайзен буюу кайзен гэдэг нь болохоор ямар утгатай вэ? Жижиг зүйлийг ингээд тасралтгүйгээр хийх. Хитрхи амар том зориг тавьчаал тэрэндээ стресстэй, тэрэндээ хүрэхгүйдээ ингээд урам нь хураал өөртөө гомдоод ингээд ахын оронд өдөр болгон жижиг дадлууд, жижиг зорилгоодыг тавиад түүндээ гой хүрээ. Жишээлбэл би өглөө эрт босоод заавал өглөөнийхөө цаг уух болноо. Өглөө босоод би нэг гой тэмдэглэл бичнэ. Одоо хүн болгон дуртай зүйлсээ хийж болно шүү дээ. Өглөө босоод би нэг гой дуртай дуугаа сонсно. Дээр үеийн одоо гой 90-ад оны дуунуудаас ч юм уу 2000 оны дуунуудаас би сонсдог. Өглөө болгон гой тийм дадлыг өөртөө бас бий болгож болно. Ийм жижигхэн зүйлсүүдийг хийгээд тасралтгүй хийгээд өглөө болгон босоод би нэг зүйл дэвтэртээ бичээд байхад магадгүй хэдэн сарын дараа тэрдгээр зүйлс чинь маш гоё эргээд уншихад айгүй гоё чамд гоё өөрийгөө тухайн талаар эргцүүлэх бодох зүйлсийг өгөх юм уу те ийм жижигэн дадлуудыг тавиад авах юм бол гоё байдаг шүү гэсэн одоо санааг илэрхийлж байгаа. За хара хачибу буюу хара хачибу гэдэг нь болохоор хоол одоо 80% энэ 80% гидс ходоод ч ингээд 80% та болчих юм бол шууд идэхэ болоо. Заавал ингээд дүүргээд ходоодоо фүүл болгоод ингээд дүүргээд идэх бүр ингээд хамтлаа ингээд ходоод нь шингэхгүй хоол боловсрол систем ингээд тултлаа идэх шаардлагагүйгээр 80% та болгоод идэх юмаа зогсоо гэж. За дээрэс нь сошин гэж байгаа. Сошин гэдэг нь болохоор энэ нь болохоор зэн буддизмын ойлголттой
илүү ойрхон байж байгаа. Яг аливаа зүйлд ийм анхалт сурж байгаа юм шиг гоё юм шин соргоор хандаа. Тэрнээс иш энийг би мэддэм юм чинь, энийг би чадах юм чинь гэсэн нэг ийм байр сууриас биш. Нэх гоё анх удаага тухайн зүйлийг хийж байгаа юм шиг, анх удаага хийх гэж байгаа юм шиг бүх зүйлд ийм гоё нээлттэй байдлаар ханд гэсэн утгатай юм байна лээ. За дээрэс нь дараа нь штэ би маш олон зүйлийг бичсэн. Би бүр заримдаа энэ дэвтэр дээр бичсэн зүйлсээ ингээд ярьж багтдаггүй байхгүй юу. За дараагийнх нь болохоор wabi sabi. Энэ бол хамгийн гоё зүйлс байна. Төгс төгөлдөр байдал бүх зүйлд төгс төгөлдөр гэж байдгүй маа. Ямар ч зүйлд төгс байдал гэж байхгүй. Аливаа бүх зүйлс ингээд байгаагаар нь хайрлаа. Энгийн хуучин тийм байгаа төрхөдийн хайрал гадаад байдлын хувьд ч тэр амьдралынхаа одоо эд хогшлын хувьд ч тэр заавал шин зүйл, заавал гоё шин содон зүйлс, тренд зүйл болгон гоё байхгүй. Хуучин зүйлсээсээ, хуучин хэрэгэлдэг зүйлс, хуучин дэвтрээсээ, хуучин хэрэгжилж исэн эд хогшлоосоо бүх зүйлсээс гоё зүйлсийг хараа. Өөрийнхөө гадаад төр төрхөн дээр ч гэсэн бусад хүмүүстэй өөрийгөө харьцуулж бодож харьцуулахаасаа илүүтэй өөрийнхөө гоё давуу талд анхаарлаа төвлөрүүлээ. Бараг чи төгс бус байгаа чинь л өөрөө төгс юм аа гэх юм уу? Энгийнээр одоо хэлэх юм бол тэгэхээр юм болгоныг төгс төгөлдөр байлгах гэж битгий хичээ. Байгаагаараа гоё бай гэсэн wabi sabi гэж байгаа. Энэ нь болохоор гоё амьдралын гоё философи юм байлээ. За дараа нь болохоор шинэн Yoku гэж байгаа. Энэ нь болохоор японоор шинэн гэдэг нь болохоор оймод гэсэн утгатай, Yoku гэдэг нь болохоор усанд орох гэсэн утгатай. Энэ нь болохоор аливаа зүйл хүн одоо ингээд байгальд илүү их цагийг зарцуулах ёстой гэсэн утгатай. Ингээд эд техник, технологи, одоо нийгэм, хүн одоо хотчлт чухалч гэсэн байгальд айгүй их цагийг гаргаж өөрийгөө одоо амрааж авах хэрэгтэй. Байгаль бол өөрөө стрессийг даван туулах хамгийн гол одоо зүйлсүүдийн нэг болж өгдөгөө гэж байгаа. За тэгээд гаман гинэ. Энэ нь болохоор хэцүү үед төвчээртэй тууштай байдал харуулах хэрэгтэй. Ямар ч аяллыг эхлэхэд маш их хэцүү байдгаа. Тэгээд аялал эхлээд явц дундаа бол чи тэдгээр зүйлсээс сурч суралцаж илүү их гоё болдгоо. Тийм учраас хийхийг хүссэн зүйлээ хийж эхэл. Гэхдээ ямар ч саад бэрхшээлтэй тулгарсан үргэлжлүүлээл хий гэсэн утга санааг агуулж байгаа. Ийм гоё амьдралын гоё философиудтай байгаа. Тэгээд эдгээр зүйлсүүд нь бол надад айгүй гоо таалагдсан. Магадгүй би бас жоохон ийм хангалттай гоё тайлбарлаж чадаагүй байж магадгүй та хэд маань комент хэсэгт бас гоё илүү гоё юм утгатай шүү гэд Япон хэл, Япон соёл, Японд амьдардаг хүмүүс маань бас хуваалцаж болно байхаа. Дээрээс нь Японы амьдралын хэм маягт амьдралынхны хэм маягийн талаас ярихад болохоор өдөр тутамдаа амьдралынхаа философи болон сэтгэлгээндээ айгүй их анхаардаг, маш гоё зөв тэнцвэртэй байхыг хичээдэг. За дээрээс нь цэвэр цэмцгэр эмх зэгцтэй байдал бол Японы нүүр царай гэж хэлж болно. За би нэг бахан ном гаргаал те. Энэ нь болохоор ямар утгатай би чинь багасаа айгүй ном унших дуртай байсан аахгүй юу? Одоо ч гэсэн дуртай. Тэгэд энэ Мари Кондогийн энэ номыг би бол айгүй их уншиж байсан. Анх угаасаа Монголд ингээд монголоор орчуулагтаад гарахад би яг энэ номыг авч уншиж байсан. Энэ миний амьдралыг ингээд яалтчгүй өөрчлөх. Би өөрөө угаасаа багасаа айгүй их юм эмх зэгцтэй, цэвэрхэн байдлыг гоё илүүд үздэг. Тэгэд энэ болохоор гэрээ хэрхэн зэгцэлгүй, яаж гоё ерөн зэгцтэй, гоё сайхан амьдрах вэ, айтайхан амьдрах вэ гэдэгт бол айгүй гоё чухал нөлөөтэй. Та хэд маань бас энэ номыг аваад уншаарэ. Бас эсвэл одоо юугээр байх юм бол гоё аавж аваарай сонсоод үзээрэй гэж хэлье. Тэгээд Японы амьдралын хэм маягийн нэг цэвэр цэмцгээр эмх цэцтэй байлыг илүүд үздэг. Олон нийтийн газар болохоор маш юм цэвэрхэн гудамж талбай нь бол цэвэрхэн, газар нутаг нь бол мэдээж бага. Дээрээс нь газар нутган дээрээ айгүй их нэг хүн амын нягтршил ихтэй учраас одоо эмх зэгцтэй цэвэрхэн одоо минимал зүйлсүүдийг айгүй элбэг үздэг. Байшин барилгын хувьчсан жижигхэн тэгээд аль болох гоё зөв зохион байгуулалттай байхыг хичээдэг. За дээрэс нь гудамж талбайд нь бол хогийн сав бол айгүй бага байдаг гэж байгаа байхгүй юу. Тийм учраас хог бол нэг хаягддаггүй гэж үзэж байгаа. Тэгэхээр манай Монголд бас тийм зүйлийг хэрэгжүүлмээр байгаа байхгүй. Хогийн сав бага тавиад хүмүүс нь хогоо кармалаа явах тий. За тэгээд гэртээ бол заавал угаасаа гутлаа тайлж ордог. Гуталтайгаа гэртээ ордгоо. Энэ нь мэдээж гэр зэгцтэй гой цэвэрхэн байхын юу болдог. Өглөө болгон босоод гэрээ бол зэгцэл янзэл цэвэрлдэг. За
Амьдралынхын хэм маяг дээр нь болохоор хооллолтыг угаасаа тустайгаа нэг бүлэг болгоод одоо бүлэг гинэ нэг хэсэг болгоод ярина шүү дээ. За цаг баримтлах соёл. Өдөр тутмын амьдрал нь бол бүх зүйл нь яг юм минут секундын зайтай явдаг. Метро, галт хэрэг, уулзалт, автобусны явах ирэх буцах цаг бүх зүйлс нь яг гой цагаа баримталж хүмүүс нь бол цагийг бол аюул сайн баримталдаг. Дээрээс нь очир дараалал бол аюул сайн барьдаг. Яг л очир дарааллахын дагуу явдаг. Чиний урдуур байсан урдуур орох ч юм уу би ийм хүн гэхээс илүү те. Яг л очир дарааллыг аюул сайн барьдаг. Бусдыг аюул хүндэтгэж амьдрдаг. Одоо мэдээж амьдралын хэм маяг дээр нь болохоор биедээ саад болохгүй гэдэг философиг аюул хэрэгэлдэг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нь болохоор ингээд үйлчлэгээний газруудад ч гэсэн айгүй гоё ил тод харагддаг. Хоолны газар, дэлгүүр хоршоод болохоор хүмүүстэй гоё маш найрсаг, бэндэлж, хүндэлж одоо найрсгаар харьцдаг. Минимал амьдралыг бас илүүд үздэг. За одоо дахиад уучлаарай нэг ном заяа. Би энгийн амьдралыг сонгосон гэд энэ ном бол амар гоё заяа. Амар нь гоё, ерөн айгүй гоё аятайхан ном. Нэг уншсан байхад нэг буруутахгүй. Тэгээ нэг олон юм хүн хэрэггүй зүйлсийг болоод энгийн хэрэгтэй зүйлсээ аваад амьдрах бол айгүй гоё. Магадгүй орон зай хэмнэж өгдөг, жижиг талбайг ч гэсэн айгүй гоё том болгож өгдөг. Минимал юу нь болохоор тэгээ илүү хэрэггүй зүйлсээс айгүй их татгалцдаг. За тэгээд цэвэрхэн энгийн интерьерийг бол илүүд үздэг. За мөн Япон амьдралын хэм маяг дээр болохоор илүү байгальд хүмүүс нь ойр амьдардаг. Ой мод цэцэрлэгжүүлэлт, гудамж талбайны одоо цэцэрлэгжүүлэлт, гудамж талбайгаа гоё байлгах, одоо ногоон ургамлуудыг айгүй хяах. За дээрэс нь байгальтайгаа ойр байна гэдэг нь болохоор Японд бол хамгийн алдартай зүйл бол сакура тий. Сакура дэлбэлэх цагийг бол Япон хүмүүс бол алгасгүй бүр баяр болгож гоё тэнцэнэ бүр зорж очдог. Гадаад дотоодын хүмүүс нь өөрсдөө сакурагаа дэлбэлхийг үзэх гэж очдог. Тэгээ сакурагаа бол гудамжаараа гоё айгуу гоё тарьж өгдөг. За дээрэс нь улирал болгоныг мэдэрч яадаг. Өвлийн улирал цас их ордог. Намар болох зун хавар одоо тэдгээр улирлуудтай болохоор айгуу гоё бүх улирлыг мэдэрч амьдардаг. За тэгээд амьдралынхын хэм маяг дээр нь болохоор нэг иймэрхүү зүйлсийн талаар ярий да. Одоо өөр амьдралын хэм маягаас нь санаж байгаа зүйлс гэх юм бол байдгүй. За дээрээс дэвтрээ жоох. Яа би миний яг тэгтээ энэ бичлэг бол нэг гой болохгүй юм шиг санагдаад тах юм. За. Ерөн бол амьдралын хэм маяг дээр нь болохоор давчханд хэлэх юм бол энгийн дээрээс нь эмх цэгцтэй байдал. За дээрээс нь утга учиртай гоё зүйлсийг эрхмэлдэг. Одоо 2 дугаар хэсэг хооллолтын талаар ярив. Японд хооллолт буюу нөгөө түрүүнд хэлсэн хару хачи буюу 80% хооллох. Энэ нь болохоор заавал ингэ дүүртлээ идэхгүйгээр яг 80% чиний ходоод чинь 80% болчлоо хэд идэхээ болоо зогсоох хэрэгтэй. Хизээч хитийг цацтлаа бити идэрээ. Тэгэх юм бол айгу эрүүл мэндэ сүргөө гэж үздэг. За маш жижигхэн порцоор хоолоо иддэг. Хооллолтоо болохоор ингээд олон юм тавгууттай ганцхан тавгнаас биш жижиг ингээд тавганд ингээд хоолнуудаа ингээд тавгалж иддэг. За тэгээд тэр дотор нь юу байдаг вэ гэхээр загас, ногоо, шүл одоо нөгөө нэг мисо шүл байдаг. За тэгээд тогтмол цагт хооллолдог гэж байгаа. Өглөө 9 цагт хооллох, өдөр 1 цагт хооллох, орой 6 цагт хооллох ч юм уу нэг өөрийнх нь нөгөө нэг хооллолтын цаг нь тогтмол байснаар бас эрүүл байх үндэс байдгаа гэж байгаа. За мөн дээрэс нь загас одоо манай Монгол шиг ийм том малын одоо хоолууд идэхээс илүү далайн гар хүрээлүүлсэн арлын улс учраас загасны одоо хэрэглээ, загасны далайн амьтдын хэрэглээ бол айгүй их байдаг. Тэгээ загаснасаа бол хөвчлэн уураг одоо омега зэрэг бол нөхөд авчдаг байгаа. За тэгээд хооллынх нь бас гол суурь нь болохоор будаа байдаг. Цагаан будааг болохоор бага хэмжээгээр иддэг. Талах гурилан бүтээгдэхүүнүүдийг бол нэг их хэрэгэлдэггүй. Гэхдээ бас мэдээж тодорхой хэмжээний бол хэрэгэлдэг. Хоолндоо бол ногоонуудыг айгүй хэрэгэлдэг. Байцаал, өвн одоо бидний бүхэл мэддэг тэр ногоонуудыг бол айгүй хэрэгэлдэг. Дээрээс нь хооллолт нь болохоор юм чихэрлэг төмс. Чихэрлэг төмс нь ийм Японд ийм юу гэдэм бэлээ. Одоо бид энэ дээр ингээ харуулъя нөгөө нэг ийм чинэл ягаан өнгөтэй чихэрлэг төмс байдаг заяа.
Тэр нь амар сонирхолтой. Би бараг идэж үзмээр санагдсан. Тэрийг бод айгүй хэрэгэлдэм байлээ. Тэр бол айгүй сайн гэж үздэм байлээ. За дээрэс нь ийм нэг хоолноос гадна хоолны хажууд байх зүйл бол ногоон цай, матчаг бол айгүй хэрэгэлдэг. Антиоксидантаар айгүй баялаг. Матчаг бол одоо сүүлийн үед Япон гэлтгүү дэлхийн нийтээр бол матчаны ач тус матча хэрэглэх одоо бараг тренд одоо тийм зүйл болоод байгаа шүү. Тэгэхээр энэ японочууд бол дээр үеэс бол матча ногоон цайг бол айгүй хэрэгэлсэн. Хоолндоо бол чихэр, шоколад одоо амттангуудыг бол айгүй бага хэрэгэлдэг. Ихэвчлэн эдгээр амттай зүс идмээр санагдах юм бол жимсээр ордвол жимс их иддэг. Тэгээ хоолоо идэхдээ болохоор айгүй тийм удаан, тайван анхаарч хоолоо таашааж иддэг. Хоол идэж явахдаа зурагт үзэх ч юм уу, уцаа үзэх, тиймэрхүү зүйлсүүдийг бол нэг хийдэггүй. Яг л тухайн хоолоо яг төвлөрч анхаарч одоо иддэг гэсэн үг. Тэгээд хоол болгонтой заавал шүл байдаг. Мисо шүлийг бол ерөн бол айгүй хэрэгэлдэг. Дээрэс нь хитрхи оройн цагаар бол хоол иддэггүй. Орой хоол идэх нь угаасаа бид бол айгүй муу гэж үзэж байгаа. За тэгээд хооллолтын тал дээр суши, рамен нар бол Япон бол айгүй их алдартай шүү дээ. Тэгэхээр эдгээрийн хоолнуудынхаа нэг тэнцвэртэй байдалд бол айгүй их анхаардаг. Хоолны тавган дээрээ өглөөний цайг бол айгүй их эрхэмлдэг. За тэгээд охтууд нь өдрийн цайндаа болохоор гадуур хооллохоос гадна нэг ийм бенто буюу тийм ажил руугаа хоол хийж авч яваа бенто ч одоо бүр сүлдээ мурлаг болсон шүү дээ. Тийм бенто айгүй их бэлдэж авч явдаг юм байна лээ. За тэгээд хооллолтын тал дээр бол нэг иймэрхүү байна. За одоо та хэдтэй Япон охтуудын нэг BT стандартын талаар ярьж өгье. Ямар BT стандарттай байгаад байна гэхээр нэгдүгээрт бол бүр юм сувч шиг цэвэрхэн цагаан арьс игэл гоё сайхан үзэсгэлэнтэй авах юм а гэж үздэг. За хоёрдугаарт бол юм залуу дүр төрхийг игдүүтэй, кавай стилийн залуу, наснаасаа залуу харагдах гэдэг бол Японд бол бүр юм одоо гой сайхныхны стандартын хэмжүүр болсон. Мэдээж Япон бол хамгийн өндөр урт наслалтай хүнээрээ бол алдартай шүү дээ. Урт наслалтай гэдгээрээ гэхдээ наснаасаа хэд их залуу харагдах нь одоо бараг тэдний одоо гой сайхны стандарт болж өгдөг. За дараа нь болохоор юм том нүд. Давхраатай том нүдээ том харагдуулахын тулд ийм амар контр монтер тавихаас илүүтэй нүдээ нөх их буддггүй гэж байгаа байхгүй юу. За дараа нь болохоор төгс хамар. Японочууд бол хамрыг бол өндөр, нарийнхан одоо өндөр байх нь аягүй чухал гэж үздэг юм байлээ. Өндөр хамартай байхыг бол бас гой үзэсгэлэнтэй байхын одоо харагдахын чухал зүйлсүүдийн нэг гэж боддог. За дараа нь болохоор гэрэлтсэн гоё гялалтсан үсийг илүүд үздэг. Үсэндээ бол айгүй их анхаардаг. Тэгээд буржгар үсээс илүүтэй шулуун үсийг илүү гоё гэж үздэг юм билээ. Тэгээд охтууд нь үсээ гоё юм шулуун болгох, шулуун байлгахад айгүй их анхаардаг. За дээрээс нь болохоор туранхай бие махбодыг бол айгүй их илүүд үздэг. Гоё туранхай гоё байх юм бол энэ бол гоё сайхан охин юм байна гэж үздэг. Дараа нь болохоор мейкапа болохоор айгүй юм натурал байлгадаг. Нэг хүнд бүтэлт бол хийдэггүй. Гоё будааг юм шиг арьстай байх, будааг юм шиг нүрээ будах зэргийг бол айгүй их тэгж үздэг. За дараа нь болохоор дэгжин одоо зан ааш гэж байгаа. Зан ааш дээр л айгүй их бас ажилбар өгч байгаа байхгүй юу? Зөвхөн ингээл нэг гоё туранхай байхаас, гоё цайгаан арьстай байхаас илүүтэй дэгжин зан ааш гэдэг нь болохоор бусдыг гоё хүндэлдэг байх, бусдаа ийлдэг, харьцдаг байх, заавал ингээл татгалцсан, түтгэлцсэн үгүй гэдгийг амар тийм бүдүүлгээр илэрхийлэхгүйгээр соёлтойгоор илэрхийлэх, бусдыг үзэл бодолтой нийлэхгүй байсан ч чимээгүй өнгөрөх ч юм уу те ийлдэг даруй байх зэргийг бол та тэгээд төвчээртэй байх, бусдад хүндэтгэлтэй хандах зэргийг бол энэ зан ааш дээр бол айгүй их анхаард юм байлээ. За энэ болохоор яг Японы одоо BT стандартуудын нэг. За тэгээд бас энэ дээр нь ярихад бол заяа. За байж байгаа. Зөндөө олон юм бичсэн. Би тэгээд яг үндэ эндээ төөрөөд байна уу? Сайн гоё өөрийн болгож ярихгүй байгаа юм шиг санагдаад байгаа байна. Гэтэ би аль болох хичээж байгаа шүү. За тэгээд Япон хүмүүс гадаад төрхөөс илүүтэй зан ааш
зан аран шин соёл хүмүүжлэлт айгүй их анхаардаг. Илдэг даруй, чанга дуугаар ярихгүй байх, бүдүүлэг авирлахгүй байх, бусдыг эвгүй байдалд оруулахгүй байх зэрэг тэрэ айгүй их анхаардаг. Одоо зан ааш гэдэг нь бол эмэгтэй хүний гоо сайхны яг нэг хэсэг юм аа гэж үздэгээ. За дараа нь болохоор одоо нөгөө нэг энэ beauty secret заяа охтуудынх нь гоё ингээд үзэсгэлэнтэй байгаа гэх нь нууцвал мисо шүл заяа шүлтэй хоол шүл усаа сайн иддэг байх нь шүү дээ. Тэгэхээр өдөр тутмын бүх хоолууд дээр нь шүл бол айгүй их ордог. За дээрэс нь матча ногоон цай. Матчаг бол маш гоё одоо зөвхөн уух идэх юм дээрээ биш. Матчаг бол өдөр тутамдаа гадуур ингээ хооллох тэр гэрийн нөхцөлд матчагаа хийх идэх. За дээрэс нь нато бинс гэж аахгүй. Энийг би юусыг хэрглэж үзээгүй. Гэхдээ би энэ дээрээс ингээ оруулж авчаад ийм нато гэж чинь ерөн хэрглэж үзье гэж бодсон. Энэ болохоор гоё арьстай байхын нууц гэж байгаа байхгүй Япон эмэгтэйчүүдийн хувьд. За дээрэс нь нөгөө далайн гаралтай бүтээгдэхүүн далайн загас, далайн замаг зэргийг бол айгүй хэрэгэлдэг. Далайн байцаа зэргийг бол айгүй хэрэгэлдэг. За лимонтой ус заяа лимон баалан буюу одоо тэрэн дотор нь юу орж байгааг би энэ бичлэгээр харуулъя заяа. Лимон тэгээд ийм навч дээрэс нь цагаангаа орж байгаа. Энэ нь болохоор бүр байгалийн оземпик буюу одоо нөгөө нэг юм тураадаг одоо сүүлийн үед оземпик гэдэг нэг тариа аягүй хэрэглэдэг байгаа шүү дээ тураадаг тариа. Энэ бол лимонтой баалан бол өөрөө юм байгалийн оземпик юм аа. Аягүй их турахад одоо жингээ хасаад их нөлөөлдөг шүү гэсэн байлээ. За дээрэс нь нарны тосыг бол аягүй хэрэглэдэг. Гоо сайхны бүтээгдэхүүнүүд арьс арчилгаа нь болохоор их бүтээгдэхүүн хэрэглэхээс илүүтэй аягүй бага бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг. Тийм нэг олон юм арьсандаа бол хэрэглээд байх шаардлагагүй гэж үздэг юм байлээ. За тэгээд арьсандаа бол эссенцийг бол айгүй сайн хэрэглэдэг. Тогтмол арьс арчилгаа бол айгүй сайн хийдэг. За тэгээд матчаг болохоор өглөө бас босоод хэрэглэх хэрэгтэй гэж байгаа. Үүн дээрээс нь бас гоо сайхныхын нууц нь гэх юм бол сам биш дээ. Үсээ гой байлгах нууц нь болохоор модон самыг хэрэглэдэг юм билээ. Пластик гэхээсээ илүүтэй модон самыг хэрэглээд байгаа шүү. Тэгэхээр хэдүүлээ бас самаа ч гэсэн модон болгоод үзье. Дээрээс нь юм сүүлийн үед юм Refa hair combo гэдэг юм айгуу гой сам заяа. Би энэ дээр ингээд бичлэгийг нь оруулъя. Энэ сам бас айгуу алдартай тренд болоод байгаа юм билээ. За тэгээд бас гой сайхан байгаагийнх нь нууц нь гэх юм бол халуун аршаа. Нараа Япон бол алдартай штэ. Саавн аршаан, халуун аршаанд аягүй хүчж ордог юм бэлээ. Тэр нь болохоор гоё арьстай байх, гоё байхын нууц бас болоод байгаа. Тэгээд тогтмол цагт хооллох хэрэгтэй. Хооллолтыг за тэгээд дасгал хөдөлгөөнийг бол зөвхөн одоо нөгөө нэг фитнес ч юм уу жим хийх биш юм аа. Өдөр тутамдаа алхах, өдөр тутамдаа гэртээ дасгал хийх зэрэгээр бол дасгал хөдөлгөөнүүдийг бол хийд юм бэлээ. За тэгээд Япон хүмүүс талаар ингээд дүгнээд хэлэхэд болохоор мэдээж гадаад байдал, гой сайхан байдал, арьс үс одоо хувцсандаа анхаардаг ч гэсэн үүнтэйгээ зэрэгцүүлээд Япон охтууд бол хүмүүжил, боловсрол, бусдад хандах хандлага, бусдыг эвгүй байдалд оруулахгүй байх, бусдад төвөг удахгүй байх, тэгээд хитрхи их төгс төгөлдөр байдлыг бол ерөөсөө илүүд үздэггүй. За бусад орнуудад ялангуяа ингээл бусад орнуудад жишээ ярихад болохоор ингээд хүний шүд ч юм уу тий хитрхи ингээл тэгшгэн байх хэвээр гэл одоо Холливуд одууд ч юм уу айгүй ингээл шүд мүдээ ингээл өрүүлээл янзлуулаад амар их тэгдэг штэ Холливуд смайл ч юм уу. Тэгэхэд Японд болохоор тэгдэхгүй зүгээр л чи давхар ургасан шүдтэй эсвэл юм дали шүдтэй байхад бол зүгээр энгийн юм аа энэ чинь харин идүүтэй юм аа энэ бол энгийн зүйлээ гэж боддог. Төгс төгөлдөр байдлыг хитрхи хэрхэмлэдэггүй. Хэдийгээр Япон бидний нүдээр маш өндөр хөгжилтэй маш гоё цэвэрхэн цэгцтэй маш гоё хөгжилтэй орон боловч амьдралын хэм маяг нь болохоор маш энгийн маш гоё минималист тийм байдаг юм байна гэж би харсан. Тэгээд би миний одоо мөрөөдлийн аялах одоо очихыг хүсдэг газрууд бол Япон байдаг. Тэгээд би Японд л бол аялна гэж боддог. Япон бол угаасаа нөгөө нэг анимын ингээд багтаа ингээд үзээл яг бүр амар шимтэж үзчихвч гэсэн юм гой гой анимууд идэв шүү дээ. Анимуудыг үзээл Япон кино, Япон одоо тэгэл дуу муу сонсох айгуу дуртай. Тэгээд утгагүй бас Япон явъя гэж бодож байгаа.
Тэгээд Японд очичоод гоё аяллаа бичлэг хийнэ. Та хэд маань бас миний аяллаа бичлэгүүдийг үзээрэй. Тэгээд би удахгүй бас нэг аяллаа бичлэгүүд хийн гэж бодож байгаа. Тэгээд та хэд маань шинэхэн аялагчийн бичлэгийг маань үзэж сонирхоорой. Тэгээд миний YouTube хуудсан дээр гоё өөртөө комментуудыг хуваалцаарай. Тэгээд баярлалаа. Энэ хүртэл бичлэгийг маань үзэж сонссонд дараагийн бичлэгээр уулзъя. Гүдийн мандаар коммент бичиж байгаа мөн лайк дарсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд санал бодлоо гоё соёлтойгоор хуваалцж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд миний subscribe 2816 болсон байлээ. Сая үзгээд бол тэгээд бүх subscribe хийсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд бас бичлгүүдээ бас оруулж байх болно. Тэгээд миний хувьд болохоор би YouTube хийгээд 3 жил болсон байлээ. Тэгтээ 3 жил дотор яг миний subscribe юм болж байгаа ч гэсэн би нөгөө нэг тооноос илүүтэй зөвхөн дуртай зүйлээ хийж байгаа. Тэгээд өөрийнхөө дуртай зүйлийг өөрөө цаг гаргаж хийж байгаадаа л айгүй баяртай байдаг. Тэгээд цаашаа ч гэсэн тууштай хийх болно. Намайг бас гоё үзэж байгаа бас бүх хүмүүстээ маш их баярлалаа лээ. За би бол яг ийм хүн байдаг шиг. За мэдгүй би сая ингээд тэр ингээ хувцас өмсөжсэн. Уул нь гоё тухтай заяа айгүй гоё. Гэхдээ би ингээ амар ядраад дээрэс нь ингээд угаасаа жоохон зүгээр л өөрийнхөө баймаар санагдаад нүдний шилээ зөөгээд гэрийнхаа надад энэ тухтай үедээ энэ пажамаха дээдлийг өмсчлөө. Тэгээд хон далайн баруун хэсэгт байрладаг. Аз төв дээр байрладаг. Газар нутгийн хувьд бол за тэрийг үл яг үндэ мэдэхгүй нэ. 90 бол 6800 гаруй арлаас бүрддэг